Сайн мэцхэн үзэгч сонсогч уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор Эрдэнэс 57 компани гүйцэтгэх захирал Гав их хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. Тандас энэ өдрийн мэндийг хүргье. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт манай хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлж байна. За. Шинэ жил сайхан уу? Сайхан баярлж байна уу? Сайхан баярлж байна. Ер нь энэ жилийн шинэ жил бас өргөн их сайхан болж байгаа шиг байна, тийм ээ. Юуны өмнө та гэр бүлийнхнийгаа танилцуулаач. За би эхнэр 4 хүүхдтэй хамт амьдардаг. За манай 2 том хүү бүгд надад тулс сурдаг. Ерхий осрлын сургуульд. Бас төрийн сургууль сурдаг л да. Тэгээ бас өөрсдийнхөө хэл сурах гэсэн сонирхол. Дээрээс нь бие даах чадвар гээд энэ зүйл дээр бас илүү анхаарал хандуулъя гээд өөрсдөө ч гэсэн сонирхолтой байсан учраас ингээ 2 жил суралцж байна. За манай баг бол цэцэрлэгт явдаг. За эхнэр маань хуваарь хөдөлмөр эрхлэлтэй боловсролын салбарт ажилладаг юм байдаг. За би өөрөө Эрдэнэс 57 офицат компани гүйцэтгэх захирлын ажлыг 2000 одоо яг гүйцэтгэх захирлын ажилдаа бол 2018 оноос хойш. За энэ компанид бол 2007 оноос хойш энэ төсөлтөө цуг өнөөдөр хүртэл явж байна да. Хүн болгоод хэлэх дуртай үг байдаг. Таны хувьд ямар үгийг хэлдэг юм болов? Ер нь бол сайн санааны үзүүртгэж тос гэж нэг үг байдаг тийм ээ. Ер нь сайн санаад төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэхээр зориод явж яхад бол бүтэхгүй зүйл бол байхгүй. Тэгээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Ер нь бол энэ афоризм талын үг, энэ философит бол би их дуртай. Өөрөө ч гэсэн бас үг зохиохыг боддог. Ер нь бодит амьдралаас бий болсон одоо юу гэдгийг сургамжт байж болохоор үгнүүдийг бас хэлж залуучуудад бас зоригжуулж тийм ээ урамжуулах хүрээнд бол бас их сонирхдаг. Миний одоо нэг салбарын нэг гэх юм уу да. Таны багтаа хөсөж мөрөжсэн мэрэгжил ямар мэрэгжил байна? Би ч нөгөө их спортын гэр бүлд өссөн. Манай энэ боксын спортын олон улсын хэмжээний майстер хүн байсан. Тэгээ ер нь маш олон шавнартай. Шавнарнаас манай гэр орноор ирж явдаг. Ер нь бол спортын хүмүүжлэр хүмүүжсэн ийм гэр бүлийн нэг гишүүн. За тийм учраас ер нь бол энэ төсвөр хатуужил талдаа нэлээ юу гэдэг олон төрлийн спортоор хичээлсэн дээ. Манай гэр бүл ягаад гэхээр одоо хичээлийн бус цагаар хүүхдүүдэд бүх төрлийн спорт секцэнд явуулах хэлбэрээр тэгээд би зүгээр бодохдоо бол ер нь цэргийн хүн болъё гэж их боддог байсан юм билээ. Одоо бодоод хахад мэдээж тухайн үед бол багш болно, жолооч болно гэж ярьдгүй мэрэгжил байгаагүй шүү дээ. Тэгээд ер нь бол цэргийн хүн болчвол нэг зэгцтэй их айтаахан болчих юм болов. Тэгээд ер нь цэргийн талын цагдаа магдаач гэдэг юм тийм юм боддог байсан юм билээ. За тийм ч учраас бас биний одоо өөрөө хуульч болсон нь тэрний бас нэг холбоотой ч гэж магадгүй. Спортоор маш их хичээлж ирсэн гэж байна шүү дээ. Янз бүрийн олон төрлийн спортоор нэг учиргүй дагнжуул олон жил хичээллээгүй. Хамгийн ихээр их юм бол ширээний теннисээр нэг 3 жил орчим хичээллээд тэрэндээ бас их дуртай болоод бас нэг улсын шинж чанартай ганц нэг тэмцээнд орж исэн тохиолдол би. Зөвхөн аа маань өөрөө спортын хүн байсан учраас нөгөө хичээлийн бос цагаар юу гэдэг бие дааж хөгжих. За ингээд нэг бие билдрийн хөгжил авах гэдэг утгаар нь манай Эрдэнэчийн өөрөө нэг спорт комплекстой хот шүү дээ тийм ээ. Одоо ч яг юм бүрэн хэмжээний бүх төрлийн спортын төрлүүдийг багтаасан комплекстой хот суурин бол байгуулагдаад үл явж байна. За тэгээд энэ бүх төрлийн бүхий спорт, сакс, волейбол, усан бассейн, бокс гэл ер нь бүгдэнд нь л нэг тодорхой их баг хугацаагаар явцсан. За сүүлд бол дагнсан нь ширээний теннисээр их явсан юм уу да. Одоо цаг завалд бол жоохон тэрнээс ширээнээс огч нь. Ер нь завалдахгүй мэн үү? Сүүлийн нэг 2 жил ерөөсө чадсангүй дээ. Ер нь боломжууд бол нэг сард 2-3 удаа бол тоглолцол байдаг. Тоглолцоод идэв. Ер нь жоохон дуртай спорт талдаа. Тэгээ бол яг ер нь контактны спорт бол бас жоохон хэцүү болчиход байгаа. Ер нь бол бас залуучуудтай ингээд энэ сакс макс тоглоно гэдэг бол одоо гэмтгээс ахуулаад санаа бол их байгаа. Аль үжил тэр нэг саксны шийдэнд нь оролцсон л явж байгаа. Яг сачи бол одоо би хааврах уу гэдэг шиг ер нь бол бас эрсдэлтэй болсон байлаа. Яг л сүүлийн үед энэ залуучууд спортоор хичээллэхдээ бол бүр мэрэгжлийн төвшөнд хичээлдэг болчих. Тэгээ энэ ч гэсэн тухайн үеийнхаа одоо бид нартэй харьцаа тоглох гэдэг бол харилцангуй өөр ойлголт болчих л дээ. Бухимдал стрессийг ер нь яг тайлж байна. Хэр орж байна? Ер нь бухимдал бол ажил хөдөлмөртэй холбоотой энэ ажил хийж байгаатай холбоотой их гарах юм. Бол хаасаагүй.
яг нийгмийн бүхэнд гэж байна. Гэхдээ нийгмийн бүхэндлийг бол харьцангуй хүн одоо нэг тийм ил гаргаад байдаг нь юу л бол зөвхөн миний хамгийн их ажиглагдаг бол энэ өөрийн одоо ажил хөдөлмөрөө хийж явах тохиолдолд бол үнэхээр болохгүй зүйл бол зөндөө тохиолдно. Хэлсээр байтал одоо ингээд цаг хугацаа хожигдуулсан, шат дамжлага бий болсон, ил хийгээд одоо дорн хийгээд гаргаад өрчих хэмээг өчнө олон хоногоор барьсан, хорьсон гэдэг ийм юмнууд байдаг юм л та. Тэгээ энтэй холбоотой бол бүхэндх юм бол байна. Тэгэхдээ бүхэндлийн эзэнг хамгийн түрүүнд тодорхойлох ёстой. Тэгээ тэр хүнтэйгээ шууд уулзах ёстой. Тэрнээс би одоо юу гэдэг гүйцэтгэх захирал байлаа гэдэг мэрэгчлэлтний асуудлыг араас өнгөрч болохгүй. Хилээд ойлгуулад үнэхээр хилээд ойлгохгүй бол дараа нь хариуцлах юм ярихаас орох байхгүй. Тэгэхээр ер нь бол их бухимдах тохиолдлууд байна. Энэ ялангуяа энэ ажлын байртайгаа холбоотой. Тэгэхээр авдаг арга хэмжээ бол ерөөсөө шууд уулзаж тухайн одоо хариуцсан этикеттэй бол шууд ярих, ойлгуулах. За тэр ажлын чадварыг нь одоо харах юм л бодит байдлаар хийхгүй л тэрний ардуур хийт имий бухимдаад өөрийгөө ингээд хүндрүүлээд яваад авах бол цаад улсын ажилдаа бол хөрөлтөө л доо. Их л ажилтаа юм шиг харагдах юм. Тэгэд өдрийн төлөвсөн ажил нэр нь багтж гин үү? Ер нь бол ажлаа 7 хоногор төлөвлөнө. Тэгээд 7 хоногор төлөвлөөд 7 хоногийнхаа ажлыг өдрөөрт нь хуваана. За тэгээд ер нь уулзалтын цаг бол энэ 2 дахь 4 дахьоос бусад үед бол олддгүй юм да. Нэгт өдрөөл үнэхээр төрийн байгууллагууд бүх шатанда ачаалттай байдаг. За 2 дахь өдрөөл нэлээд ажлуудыг бас амжуулна, хурал зөвлөгөө, дотоод ажлуудаа амжуулна. За 3 дахь үедээ ер нь бол 3 дахь өдрөөл засаг төртэй холбоотой шийдвэрүүд бас манайх сүүлийн үед бол их орж байна. Тэгээ энэний бэлтгэл ажиллагаад бас л ер нь нэг л ажил төлөвлөж болдгоо. За 4 дахьт бол харьцангуй гайгүй энэ компани дотоод ажлууд нэлээд их нугардаг өдөр. За хамгийн ачаалттай өдөр бол 5 дахь өдөр байдаг. Ингээд ер нь ачаал тэгшүүрдээ ингээд явчихдаг. Ер нь голцоо хагасаа бүтэнсээ өдөр ажиллаж таарж байгаа. Ажлын цагаар ажлын өдрүүдээр уулзч чадаг уулзтуудаа сунгаад хагасаа бүтэн сайн тавьчихдаг. Ер нь бол энэ бусад одоо юу гэдэг хагас юу гэдэг ажилд дэм болох хэмжээний уулзалт зөвлөгөөнүүд, хурлууд, за тэгээд нэг харах ёстой бичиг баримт боловсруулсан танилцуулгуудыг бол ер нь хагасаа бүтэн сайн харах тохиолдол их бий. Тэгээ ер нь л энгийн юм шиг болчих л дээ. Ер нь хагасаа бол ер нь ажлын өдөр шиг л болцсон юм бэл. Урагшаа уурхаа хэр явах вэ? 7 ер нь сардаа бол 2 удаа очино. За зарим үед бол гинтийн ажил ачаалал ялангуяа сарын сүүлч мүүлч тайлан төлөвлөгөөтэй холбоотой юмд бол нэлээд шахуу ажиллана. За ер нь бол бас оны эхнэр нь бас нэлээд ажиллана. Манай уурхаа чи өөрөө тасралтгүй 24 цагийн уурхаа штэ. Дунд нь ер нь нэг цаг л цагийн одоо хоолны зохион байгуулалтаар зогсно. Бусад үед бол бүтээмж алдах эрх байхгүй. Тийм учраас тасралтгүй үйл ажиллагаатай учраас энэ төв дээр ч гэсэн тасралтгүй байхыг шаарддаг. Тэгээ эндээс байнгын бид нар чинь нэг өөрийн дотоод сүлжээгээр байнгын конференц колл гэж явцдаг ч гэсэн яг газар дээр нь очиж шийдэх асуудлууд бас их бий. Тэгэхээр бол заашгүй тэнд ажил таардаг да. Таны хамгийн ад жаргалтай байсан үе? За миний оюутан нас юм уу да. Би тэгж боддیں۔ Ер нь бол оюутан байхдаас нэлээд идэвхтэй оюутан байсан. Би чинь Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд их хүсэж орсон хүүхэд юм байгаа. Их сургууль цэргийн алба хааж дуусчаад тэгээд Эрдэнэттэй очиод 1 жил орчим ажил хийгээд тэгээд манай өвөө одоо аавын ээжийн аав гэсэн үг. Ер нь бол энэ нэг сургууль сурах боломж байна. Эрдэнэтэд бол конкурст өгөөд бол олон удаа өгсөн л доо тэгээд бүтээгүй. Ер нь бол аймгаас ялангуяа энэ хууль мөлтэй холбоотой мэргэжил авна гэдэг бол хэцүү шттэ. Ер нь бол өрсөлдөө ихтэй байдаг. За өрсөлдөөнөөсөө гадна ер нь бол захиалгаар их авчдаг. Энийг бол бас нөгөө л тухайд ярьдаг л байсан. Одоо ч гэсэн цаг хугацааны ирэхээр миний байх юм бол ярьж л байгаа. Одоо ч бас тийм байгаа л юм байл. Энэ бол өсөлтийн эрхийн шалгалтаа хэдий сайн өгсөн ч гэсэн хүссэн сургууль авч чадсангүй гэдэг. Энэ бол боловсролын орох маргаан бол хүний асуудлыг, хүний амьдралыг хамгийн чухал шийддэг мөчийн мөртлөө,эгзэгтэй мөчийн мөртлөө энийг бол бас шийдлээ олоогүй байна гэдэг бол бас нэг талаар харамсалтай. За ямар ч сан тэгээд ер нь өөрийгөө илэрхийлэх, ном унших сонирхол их байсан. Тэгээд сургуульд орсон. За ороод ер нь бол эхний 2 жил их хичээсэн. Одоо манай багш нар бол хэлдэг, манай захиралч хүртэл хэлдэг ер нь бол маш их ном уншсан. Олон залуучууд байсны нэг. Тэр үед бол шатар тоглож ном их уншдаг байсан. Тэгээд тэр давлгаанд нас нэлээд өртсөн. Тэр нь бол энэ хуулийн чиглэлийн номыг үзсэн, барьсан юмнууд бол бас их бий. Тэгээд их дурлж орсон.
За тэгтээ дурлсан хэдий ч гэсэн яг хуулийн чиглэлээр бол ажиллаагүй. Би Монгол Улсын их сургуулийг 2001 онд төрийн захиргааны эрх зүйч мэргэжлээр төгссөн. За тэгтээ төрийн захиргааны эрх зүй гэдэг нь бол ер нь гэрээ эрх зүй талдаа илүү ийм мэргэжсэн талдаа төгссөн юм уу да. За тэгээд оюутан байхдаа энэ худалдаажуулалтын танхимд ажил хөдөлмөр давхар эрхлээ. Тэгээ оюутны байгууллага гэх нэг сурахын зэрэгцээ биедээ хөгжүүлэх одоо өөрийгөө одоо ур чадвараа сорих. За үе тэнгийн залуучуудтайгаа бас бэтгэлцэх барих энэ чиглэл рүү илүү одоо хөгжсөн. Ингээд нэг олон нийтийн байгууллага руу энэ амьдралын гараагаа бас шууд сурахын зэрэгцээ амьдралын гараа болгоцсон юм уу гэж боддог. Тэр бол үнэхээр цаг наргүй. Үнэхээр их хүч хөдөлмөр гаргасан. Хамгийн гол нь өөрөө дуртай зүтгэсэн юм жилүүд байсан юм болов уу гэж одоо шууд бодоход тэгж төсөөлөгдөж байна. 10 жилээс илүү. Төрийн томоохон компани захирлын хувьд гадаад дотоодын ер нь их олон хүмүүстэй уулзж байгаа шүү дээ. Ер нь хамгийн анх уулзж байгаа хүнтэй ингээ уулзахдаа та хаанаас нэгэж тэр хүнийг ер нь харддаг уу? Миний хардаг юм бол ер нь тэр хүний бие авч явж байгаа байдал сэтгэл хөдлөлийн илүү хардаг юм. Мэдээж тэр хүн өөрийгөө илэрхийлж байгаа юм чинь янз бүрийн үзэл бодолтой, янз бүрийн хандлагатай, боловсролын төвшин, тэгээд тэр хүний сонирхол юу ах вэ гэд олон юм илэрхийлэгдэн л дээ. Ямар ч сан тэр хүний бие авч явж байгаа байдал хамгийн түрүүнд надад тусдээ. Одоо сандал дээр суухаас ахуулаад өөрийгөө илэрхийлж байгаа байдал, тийм ээ, асуудын гүн рүү орж байгаа гэдэг тэр хандлага их чухал. За мэдээж хүн харьцуулга юм чинь нүднүүдээ хараад ингээл ойлголцохыг хичээн л дээ. Тэр бол тэгтээ тэр хүний өөрийн одоо асуудалтай автуулж байгаа хандлага нь илүү анхаарал татдаг юм. Ер нь нэг тийм даруухан одоо тийм юу гэдэг нэг тийм төлөвлөгөөхөн ч гэдэг тийм хүмүүс их бий. Ялангуяа энэ гадны олон жил үйл ажиллагаа явуулсан олон жижиг том улсууд дээр очиод энэ ашигт малтмлын чиглэлээр зөвлөгөө өгсөн. Тэгээд нөгөө нөхдүүдэд автуулдаг ийм одоо зөвлөхүүд маш олон бий. Яг гэвэл бид нар одоо сүүлийн бараг 8 сар дан гадны зөвлөхүүдтэй ажиллаж байна. Эд маань юу бодож байгаа гэдэг бол хамгийн чухал. Ер нь жижиг буруу орон тэр дундаа энэ байгалийн баялаг ашигт малтмал ихтэй улс орнуудтай маш харилцдаг. Тэнд очиж зөвлөгөө өгдөг. Сайн талаас нь ч өгдөг, буруу талаас нь ч өгдөг. Нөгөө талд нь ч бас нэг зөвлөх байж байдаг. Тэр зөвлөгөөд хоорондоо нэгээ мэднэ. Бид л одоо гараад энэ ийм хүн, энэ тийм бизнесмен гэж мэддэг шиг тэд нар хоорондоо нэгээ мэдчихэл байгаа байхгүй. Тийм учраас тэр эдийн хамтын одоо тэр нэг орчин хандлага, дээрээс нь тэр нэг ажиллаж байгаа арга барилууд их чухал. Тэр тэрэнд нь автахгүй байх хэвээр, тэрэнд нь өртөхгүй байх хэвээр. Өөрийн гэсэн бодол, үзэл, баримтлал, одоо концепттэй тэрийгэ тулгах ийм ажлын шаардлагууд их байдаг учраас ер нь тэр байдлаас илүү ханддаг болов. Тэгээс тэр хүний дотроо одоо юу гэдэг ямар хүсэл тэмүүлэлтэй байх гэхээсээ илүү тэр багийн тоглолт чухал. Одоо л ялангуяа энэ хилцээрийн үед бол ер нь тийм зүйл дээр илүү анхаарал төвлөрч байгаа. Энэ хойлгол хийх холын асуудлыг ер нь та яаж хардаг вэ? Ер нь зохион байгуулалттайгаар ашиг сонирхлын зөрчил бий болгож үүсгээд тэрэн дээрээс урчилж бэлтгэсэн тэр ажлууд дээрээ бусад одоо сонирхол бүхий этгээдүүдийг оруулж ирж шахалт үзүүлэх хэлбэрээр одоо тодорхой хэмжээний мөнгөн одоо юу гэдэг тоо бүхүү хөрөнгө бий болгож тэрийгэ шахаж авах хэлбэрийг юм уу гэж би ерөөхдөө би нэг ер нь бол өөрөө энэ философийн чиглэлийн юмнууд их сонирхтой юм л та. Ер нь бол яг хүний бид бол нүцгэн ирээл нүцгэн буцаал явна шүү дээ тийм үү. Агуулгын хувьд л ерөөсөө тэр л байхгүй. Зохион байгуулалтаа л хийж байгаа зүйл. Тэрнээс нэг зүгээр гүйж очиод өртөөл тий гинт байжсэн чинь ажил нь бүтээл тэр нь одоо эргээ харсан чинь авилах юм шиг болцсон байна гэдэг бол энэ бол одоо юу гэдэг гинэн материализм байхгүй. Тэгэхээр ашиг сонирхлыг анханасаа бий болгож зориулттай зохион байгуулалттайгаар хийж байгаа үйлдэл энэ бол өөртөө илүү орлого ашиг бий болгохын тулд хийж байгаа санаатай үйлдэлүүдийг л гэж хэлж байгаа юм. Санаатай үйлдэлүүд. Яавал жоохон багас болов. Ер нь бол энэ сэтгэлгээний хандлагыг ер нь өөрчлөх ёстой, хуулийг чангадах ёстой гэдэг нь үнэн. Хуулийг бол ер нь маш чангадах хэрэгтэй. Энэ ашиг сонирхлын тухай хууль, ашиг сонирхол бүхий өртөгч өндөр болцсохгүй албан тушаалын жагсаалт гэдэг ийм зүйлүүдийг бол гаргаад байгаа юм. Энэ бол хийх ёстой зүйл. Гэхдээ энд өртөөгүй байгаа, ороогүй байгаа зүйлүүд бол зөндөө бий. Ялангуяа энэ төрийн өндөр албан тушаалтууд авилгад өртөх
өндөр эрсдэл бүхий албан тушаалтнуудын чагсаалтыг гаргах хэрэгтэй. Гаргаж иж энэ дээрээсээ энэ хүмүүсээ яаж энэ авилгалаас ангид байлгах вэ? Энэ хэмжээний санхүүгийн харилцаанд орж байгаа хүмүүсийг энэ хэмжээний санхүүгийн одоо эрсдлээс яаж урьдчилан сэргийлэх үү гэдэг зүйлүүд ерөөсөө хийхдэггүй яваад байгаа. Авдаг цалин хэвээрээ хийж байгаа гүйлгээ харилцаа томроод идэг. Тэрийг байдаг хяналт ерөөхдөө хардлагаар л яваад идэг. Энэ дээрээс ер нь цаашдын тодорхой энэ ирэмб тестралуудыг бий болгоод энэс төр өөрөө тэр орчинд орсон албан тушаалтнуудаа эрсдлээс хамгаалах ямар боломжууд байна гэдгийг судлах хэрэгтэй. Нөгөө талаар энэ авилга дүртээд байгаа энэ байцаагдаад байгаа энэ хүмүүсийн энэ тоо статистик харахад дандаа багш нар болцоо айгүйх яваад байгаа байхгүй. Тэгэхээр бага хэмжээний энэ авилгалын шинжтэй гэмтэргүүд гэдэг юм уу, авилгалын шинжтэй сэтэлтэй энэ юмнууд маш их яваад байгаа. Англиагийн учраас ерөөсөө багш л бол хүүхдүүдээс нэг шинэ жилээр ч гэдэг юм уу ямар нэгэн айдлаар одоо мөнгө нэгсэн нэхээгүй авсан аваагүй миний хүүхд авч өгсөн өвөө гэдэг ийм нөгөө хүч тарамдаж хөөцөлдөх энэ авилгалын шинжтэй жижиг гэмтэргүүд гэдэг юм уу энэ зүйлүүд бол маш их төгөөмөл байна. Яг бодиттой нөгөө нэг томчуудаа барьж чадахгүй байх бол чадахгүй байгаа юмнууд бол байгаа ажиглаад байгаа. Тэгэхээр энийг бол жоохон системчлээд бас манай хууль эрх зүйн хувьд бас боловсронгуй болоогүй байна. Дахиад илүү боловсронгуй болгож нягтлж энийг ерөөхдөө эрсдэлтаас нь бас харж үзэх ёстой юм болов гэдэг юмнууд байгаа. Энэ шүүгчдийн асуудал бас яригадаад өндөр цалинтай байх ёстой гэдэг. Хэдийн хэмжээний одоо шийдэж байгаа шүүхийнх нь хэргийнх нь мөнгөн дүн авж байгаа цалинтай харьцуулахад ямар вэ гэж харахаар бас ондоол болоод байгаа юм. Тэгэхээр энэ дээр бас нэг реформын шинжтэй ганц нэг эрх зүйн шинтгэлүүд хийх ёстой юм болов, санкцын чангаруулах ёстой юм болов гэдэг ийм юм бол бас нэлээд ажиглагдаж байгаа. Одоо танд үлгэр дуурайлал авмаар ямар сайхан юм бэ? Тэгээд манай ахмадууд тэгээд ялангуяа урлаг соёлынхан олон хүн бийдээ. Тэр дундаа би Жансан руугаа маш хөндлөж явдیں۔ Энэ үний хийсэн хэд хэдэн симфон тэгээд олон улсад гарцсан байдал, хүлээн зөвшөөрөгдсөн байдал, ялангуяа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо нэг шинжээч нар гэдэг юм уу те урлагийнхны дунд бол хүлээн зөвшөөрөгдсөн байдал бол хөдөлшгүй мөлий. Энэ үний хийсэн. Энэ бол бодит өөрөө түүх бүтээл явж байгаа байхгүй юу? Энэ хүн бол одоо амьд цэрүүн биднэрт алхаа явж байна. Энэ бол миний одоо хамгийн хүндэлж хайрлж явдаг хүн. Энийг бол одоо өөр харьцуулаад авах юм бол баг байхгүй юм лээ. Эмэгтэй хүний ямар зан чанар танд их таалагддаг вэ? Энэ эмэгтэй эрэгтэй гэдэг ахгүйгээр ер нь хүний одоо өөрийнхөө байгаагаар байх шиг сайхан юм бол байхгүй. За миний бас амьдралдаа барьж явдаг зарчмуудын нэг хичээж явдаг. Гэтэ мэдээж яг 10 жил байсан шигэ байна ч гэж юу ах вэ? Тэр үед бол ямар хэмжээний төлөвшөл болсон байлаа, боловсролын төвшин ямар байсан, амьдрал үдсэн одоо он цаг хугацаа гэж зөндөл юм өөрчлөн штэ хүнийг. Гэтэ ер нь бол аль болох байгаагаараа байгаад тухайн хүмүүстэй яаж харьцажсэн харьцдагаараа харьцаад энгийн байхыг маш хичээдэг. За ингэж ч бас хичээж яваа. Ер нь бол зүтгэж яваа. Тэгээд нэг тэр болгон нэг учир зүггүй ингээд нэг төрөл харилцсан юм шиг өөрчлөгдөг юм болов уу гэж өөрөө боддог. Ялангуяа энэ 10 жилийнхантаа төгсөгчдөө их уулздаг. Уулзаад ярихаар үгүй ингээд нэг яг л тэр үеийн нэг зан ааш зүйлүүд бас ингээд цухалзаад bay шүү гэж яриад ахыг бодвол бас нэг учир зүггүй арсын хуулаад авцсан юм шиг гэж өөрчлөгдөг юм шиг байгаа юм. За энэ бол мэдээж хичээсний үр дүн биз. За нөгөө талаар хүн яг өөрийнхөө дотоод бодсон зүйлээ яг тэр бодсон хандлагаараа илэрхийлээд үзэл бодлоо яриад асуудал үйл асуудлаа танилцуулаад явах шиг сайхан юм байхгүй. Тэгтэл нэг хитрхи ухаантай болох гэж гэдэг юм уу, хитрхи одоо муу санаатай хүн болох гэж гэдэг юм, эсвэл хитрхи их юм мэддэг хүн болох гэж хичээгээд тэрэндээ бүдрээд өөрийгөө харагдуулахгүй нөгөө би хүний сэтгэл хөөрөл хандлагыг хардаг гэсэн шүү дээ. Эндээс болж маш их хүн тийм хаагдмал бүрхэг байдаг. Тэгэд энэ юу нуугаад байгаа ямар нэг юм байн цааталт нь эсвэл энэ өөрөө хийгээгүй байна. Эсвэл энэ ажиллаа хийдгүй юм байна гэдэг ингээд нэг өөрийг хөнхөнд өгнүүлэх нь зүйлүүд бас тэндээр харагдаад идэв юм болов. Тэгэхээр энэ байгаагаараа юу бодсон бодлоо шууд л хэлж явах хэрэгтэй. Тэр нэг сандарнуу өөрийгөө илэрхийлэх чадваргүй байна хамаагүй шүү дээ. Тэгэхэд нөгөө хүн тэрийг байгаагаар нь хүлээж авах гэж бодож байгаа тохиолдолд харилцаад ойлголцоход бол цаг хугацаа маш их хэмнэн. Дээрээс нь үр дүн илүү гарах юм болов. Гарсаач ирсэн те. Түрүүн та их сургуульд суралцж байх үе маань амьдралын маань хамгийн ажиглалтай үе байсан байна гэж тийм ээ. Сургууль суралцж байх үе хамгийн санаанаас гардаггүй тийм дурсамжтай ямар сайхан зүйл тохиолдож байд. Одоо хүртэл дурсаж явд.
Сурна гэдэг чинь өөрөө бас тодорхой хариуцлага хүлээсэн явж байгаа. Эцэг эхийнхээ өмнө сургалтын төлбөрөөс ахуулаад гэр бүлийн амьдрал ямар вэ? Учир зүггүй нэг тийм ингээ шууд гаргаа шидчих сургалтын төлбөр нь хаачлаа тийм ээ. Тэгээд би яах худалдаачдын танхимд энэ Дэмбэрэл дарга сая их хурлын гишүүнээр байж исэн тийм ээ. Дэмбэрэл дарга дээр анх энэ яг энэ official ажил цагтаа хугацаатай бүртгэлтэй явдаг энэ ажилд юу хийдэг гэдгийг очиж мэдсэн юм байна. Тухайн үед агенда 21 гээд доктортой хөгжлийн үндэсний хөтөлбөр боловсруулагдчихсэн үе. Тэгээ энэ үед яг одоо эдийн засаг, нийгэм, за байгаль орчин гэдэг 3 төрлийн одоо тулгын 3 чулуун дээр яг нийгмийн харилцаатай холбоотой энэ бодлогын бичвэрнэн дээр сууж ирсэн. Тэгээд дөнгөж 3 дугаар курсын оюутанч байсан. Тэгтээ бас нэлээд бас юм уншаад харцсан гэж өөрийгөө ойлгодог байсан үе. Тэгээ энэ үед бас таарсан. Тэгээд юм бичиж боловсруулах, төвлөрж унших, тэрийг бас өөрөө буцаж боловсруулж гаргаад тэрийг чанарын түвшинд хүрсэн, стандартын түвшинд хүрсэн одоо бичиг баримт болгож гарах төвшний ажлыг бол би тэндээс сурсан. Олон ч удаа олон ч шүн нойргүй онсон. Тэгээд олон ч тэр бичиг баримт уруулсан да. Нүдэн дээр ингээд ийм юм хийхгүй та нар. Нэг л хий байгаад байдаг. Амьдрал чи өөрөө бодит риш шүү гэдгийг ойлгуулж өгсөн л доо. Тэгэхэд анхны цалингаа аваад тэгээд тэрүүгээрээ сургалтын төлбөрөө хийгээд тэрийг бас ээжтэй хэлээд аавтай хэлээ явж исэн бол миний одоо хамгийн гоё үйлдэлтэй бүр ингээд хүн тисч чаддгүй юм байлээ. Тэгээд надад өгцөн. Тэр оройч байсан. Бүр 7 молоо өнгөрцөн байсан. Тэгээд нөгөөх нь ихэгдээд байсныг ч хэлэх үү. Тэгээд тэр оройч бүр ингээд тисийн ята бараг 1-2 цаг ажилд нухлуулж агаад гүүж гараад уцтаад ингээд хэлж исэн. Тэр бол ер нь их мартагддаггүй надад. Ингээд л ер нь амьдралд хүрчлээ штэ. Ингээд төлбөрөө олдог болчлоо. Үүнээс цааш бас олон зүйл өөрчлөгдөнө гэдгийг бас тухайд мэдэрч ирсэн юм уу. Ямар ч хэлсэн л ээж аваагаа их баярлуулж исэн гэж ойлгодог. Хэр амлсандаа хүрдэг захирал вэ? Ер нь хүрхийг хичээнэ. Мэдээж эн чин систем тийм штэ. Зөвхөн гавыг гэдэг хувь хүн төлөвлөд явж байгаа зүйл биш. Бүхэлдээ нэгжүүд ажиллаж байна, хилцүүд ажиллаж байна, газрууд ажиллаж байна, хариуцсан бодлогын дэд захирлууд нь байж байна, төлөөлөө удирдах зүйл байна. За тэрийг манай аж үйлдвэрийн бодлого гэж байна, уул уурхай хүнд үйлдвэрийн яам гэдэг энэ бүх зүйл орж ирсэн төлөвлөсөн ажлууд явагддаг учраас цагтаа хугацаатай хэрэгжих тодорхой минимал одоо проценттай ингэж явдаг. Тэрнийхэн дагуу явж байгаа. За энэ 19 оны үед бол бид төлөвлөгөөгөө бүр хангаад явж байна. За энэ бол амлалтандаа хүрж байгаа одоо энэ зорьсон ажлын үзүүлэлт тийм үү. За хувь хүний хувьд л ер нь одоо амлчвал ер нь хэрэгжүүлэе гэдэг том хүсэл тэмүүлэл бий. Ер нь тэнд бас их санаа зовж тэрэн дээрээ бас нэг нойргүй хонох ч юм уу тийм тохиолдол олон бий. Жижиг гэхгүйгээр заримдаа бас нэг бодцсон юм маань нэрээ худлаа илчлээдэ гэж бодох үед бол байдаг. Тэрийг аль болох амжуулахын төлөө явна. За тэгвэл энэ бол хувь хүн бай, энэ ажлыг хийж байгаа бай, энэ хувийн цэвэр хариуцлагын асуудал байдаг учраас энд бол хариуцлагатай хандахыг хичээдэг. Тэрнийх тэгж олон хүнд худлаа хэлээд олон хүний одоо юу гэдэг одоо хараал цохлыг хөрсөн юм бол одоогор алга. Би өөрөө ч гэсэн одоо маш их хэмжиж үздэг, маш их судалж үздэг, маш их тодруулж үздэг. Тэгээ энэ дундаас ер нь баримжаатай юм болов уу гэж хардаг. Хамгийн сайхан баяр ямар баяр вэ? Ер нь наадамштай. 100 дэх дуртай. Ер нь бол 100 тэгээд л Монгол хүний үед бол бас сайхан налгаар те. Ер нь бол бас бодол санаач гэсэн их тэнүүн байдаг, их айтайх штэ ер нь бол. Хэр сайн ав байна. Ер нь боломжийн ав штэ. Гэр бүлийнхэнд цаг зарцуулж байна. За ер нь бодсны хэмжээнд бол тэгж бол одоо ийм хэмжээний ачаалттай ажил хийж байгаа учраас тэр болгон бас чаддгүй гэж магадгүй. Тэгэхдээ аль болох цаг зарцуулахыг хичээдэг. Хүүхдүүдтэйгээ зуг байхыг хичээдэг. За ер нь бол гэр бүл гэдэг бол маш чухал штэ. Ер нь бол миний одоо ажлынс өмнө нэг номерын асуудал. Тэндээс би ирч хүч авдаг. Би тэндээс энерги цэнгэлдэг. За сэтгэл санаа унсан ч гэх юм уу ажил тэр болгон бүтэмжгүй болсон тохиолдлууд байдаг. Тэр тохиолдол маш их гэрлүүгээ яардаг. Ийм л хүн урд нь ч гэсэн ийм л байсан. 2-3 хоногийн дараа хүүхэд бүрийн хүслэн өсөн хүлээдэг шинэ жилийн баяр он солигдох мөч болно. Ер нь он солигдох мөчийг гэр бүлтэйгээ яаж мөрүүлдэг вэ? Хүүхдүүд бага байх ч яг хөө тэгэл ер нь яг он солигдох мөчт нэг шампансаг тэгэл хүүхдүүд бас ундаа
хоол унд гээл ингээл цуг гарыг гээл их боддог. Ер нь тэгэл унтаал өнгөрдөг шүү дээ. Би ч гэсэн баг байхдаа л тийм л. Одоо бол харин хүүхдүүд харьцангуй том болцсон. Ер нь бол оныг цуг үдчихдэг. За сүүлийн 2 жил бол манай нэг 2 том байхгүй байгаа учраас бид л бас гэр бүлийнхээ хэмжээнд ер нь оныг цуг яг тэр он солигдох мөчийг цуг бөөнөрөө одоос инээж хөөрөөд ингээд өнгөрөхийг хичээдэг. Энэ бол манай эрдэмтчүүдийн бас нэг том зарчим юм уу да. Ер нь бас манай гэр бүл ч гэсэн тийм байсан. Орсууд их байсан. Манай эрдэмтч одоо 16-7 орны мэрэгчлэтнүүд ирсэн 21 аймаг бүх одоо төв суурин газраас ирсэн илгээлтийн эзэдийн хөдөлмөрчдийн ур хачтай очиуд. Тэгэхээр ер нь Европын соёл маш их хөгжсөн. Маш их Европын баяруудыг тэмдэглэдэг. Тэр одоо 3 сарын 8 энтергээл ингээл одоо шинэ жил минжилэг бол бүр өргөн тэмдэглэдэг. Тэгэхээр энэ манай эхнэр ч гэсэн бас эрдэнэтэй хүн. Тэгээд энэ одоо химнэл темп манаас байгаа юм болоо. Тэгээ энийг бас хүүхдүүдтэй үлдээчих гээд он солигдох тэр мөчөд заавал байх хэвээр, унтаагүй байх хэвээр гэдэг нэг тийм зарчим тавиад л яваад байдаг. Тэгээ тэр бол бас хоор мөч штэ. Ер нь яаж ч явж байгаа л нэг уул уургатай холбогдож байгаа юм. Хүүхднээс эрдэнэтэд өнгөрсөн. Одоо бол том уулсан камерын захирагч. Ер нь энэ дэлхийн ирээдүйн хөгжилд уул уурхайн салбар ямар шүү байх бол гэж хардаг та. Уул уурхайн салбар тодорхой байр суурьтай байх нь тодорхой. Гэхдээ яг өнөөдөр их шиг зөнхлөх байр суурьтай тэр удаан яваад байхгүй болов. Ялангуяа энэ одоо миний хариуцж байгаа энэ нүүрсний салбар бол эрчимтэй хөгжиж байна. Нүүрснээс ихэд 150-аас 170 орчим төрлийн эцсийн бүтээгдэхүүн гардаг. Японд одоо чихэр хүртэл биш шүү дээ. Ер нь энгийнээр хэлгээд одоо Монгол ч гэсэн нүүрсний имгээл байдаг шүү дээ, тийм ээ. Энэ бол нүүрснээс их сурвалж авсан бүтээгдэхүүн мөн үгүй л мөн шүү дээ. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн болгох, эндээс нефт боловсруулах, тэгж ярих юм бол одоо төрөл бүрийн хувцс төрлийн зүйл хийх хүртэл юмнууд байгаа. Тэгэхээр энэ эцсийн бүтээгдэхүүн хүртлээ өнөөдөр шинжилээд судлаад гаргацсан юм чин энийг цаашид энэ их хэмжээний объемоор хэрэглэх юм уу үгүй гэдэг дээр бид нар бас том асуултын тэмдэг тавьж байгаад хариулт хайх нь зүй ёсны асуудал. Ийм ч учраас би манай хамт олон энэ 2019 онд маш олон эрдэм шинжилгээний байгууллагуудтай санамж жижигтэй ажиллаж байна. Одоо шинжилгээ ухааны академи, химийн хүрээлэн, шинжилгээ ухааны технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль гээд эдгээр сургуулиудын энэ хим шинжлэх ухааны технологийн чиглэлийн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах тал дээр энэ эрдэмтэн судлаачдыг хөгжүүлэх, энэ эрдэмтдийн багуудыг дэмжих ажил дээр бол илүү анхаарал хандуулж байгаа. Япон, Солонгос, одоо Европын холбоо, одоо Канада, Америк тэнд нүүрсээс ямар эцсийн бүтээгдэхүүн болж байна. Тэр тусмаа коксч нүүрснээс. Одоо ч манайх hard coking coal одоо хагас бас эрчим хүчний нүүрс гэсэн 3 төрлийн нүүрс гарч байна. Тэгэхээр энэ яг hard одоо кокс хатуу коксч нүүрснээс ямар бүтээгдэхүүн гарах юм? Зөөлөнгөөс нь юу гарах юм? Эрчим хүчнээс нь яаж гарах? Эрчим хүчээ яаж ашиглах юм? Одоо 18 сарын 18 оны 8 сарын 26-нд бид эрт соёлын мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан 8 тэрбум тонн нүүрс байна. Одоо энийг Жоркстарт шилжүүлж байна. 8 тэрбум тонныг тэр чигээр нь ашиглах юм уу гэдэг чи өөр асуулт болчиход байгаа байхгүй. Заавал тэгж байгаль орчныг сүйтгэж тэрийг авах шаардлага байна уу? Зохих хэсгийг аваад тэрийг эцсийн бүтээгдэхүүн болгож цаашиж маш том үйлдвэрлэлийн хэрэгсэл болгох түүх эдийн бүтээгдэхүүн болгох боломж байна уу гэдэг дээр илүү анхаарч эрдэмжлэгийн судалгаа тал руу явж байна. За дэлхийн чиг хандлага бол мэдээж мэдээлэл технологид суурилсан хөгжил эрчимтэй явж байна. Өглөө босоод биднийг унтаад өглөө босоод ирэхэд мэдээлэл технологийн салбарын нэг шин зүйл нээгдэж байна. Тэр бол биднэрт тэр болгон ирэхгүй байгаа ч гэсэн маш олон одоо сувгуудаар ирж байгаа учраас бид нар алийг авах уу, алийг авахгүй гэдэг нь хэрэглэнээс шалтгаалаад хязгаарлагдаад яваад байгаа байхгүй. Яг тэр дотор ороод судлаад үзэж байгаа хүмүүс байна уу байна. Ялангуяа монголчууд интегчүүд мэдээлэл технологиор их явдаг. Тэгвэл монголчууд сүүлийн үед их явдаг болчлоо. Одоо Microsoft гэдэг компани одоо энэ софтвер талд нь Монголын хэд хэдэн том судлаачид, мэрэгчлэтнүүд тэнд маш олон жил ажиллалаа шүү дээ. Бид бол тэрийг ашиглахгүй байна. Мэдээлэл бидэнд байна. Хоорондоо холбогдоод Америкт ямар байна, Монголд ямар байна гэж ярьж байгаа боловч наанд яг шинжлэх ухааны нээлтүүд нь яаж мэдээлэл технологи хаашаа явах нь гэдгийг бол бас судлахгүй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол хитрхи бүдүүн байргаар хөгжөөд яваад байгаа юм. Тэгэхээр энэ мэдээллийн технологи салбарыг орж ирэхэд энд бэлэн байхын тулд мэдээллийн технологийн төвдөө маш яралтай хөгжүүлэхгүй болохгүй юм байна. Энийгээ дагаад
бидэнд ямар бүтээгдэхүүн байна, нүүрс байна, зис байна, алт байна. Энийг яаж эцсийн бүтээгдэхүүн болгох вэ? Болгодгүй махэд энийг ядаж хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод тэрийг нь тодорхой хугацаанд одоо нөгөө хадгалаад дараа нь ашигладаг ч юм уу ийм нэг томоохон технологийн суурилсан шийдлүүдийг одоогийн байгаа баялагтаа уялдуулж бодох цаг нь болцсон юм болов уу гэж харж байгаа. Шүүмжлэлийг хэр хүлээж авч байна? Ер нь аавна. Гэтэ хайцангуй би нөгөө өөрөө нээлттэй хүн. Тийм учраас ямар асуудал байна? Асуудал байвал хэлчих. Битгий ингээд тойроод цаг идээд хугацаа халаад ажил унгаагаад аргашин татаад хэлчих гэдэг ийм одоо шаардлагууд их тавьдаг учраас шүүмжлэлж байна уу ямар нэгэн байдлаар асуудал бол манай ажилчид тэр нэг үе шатных ялгаагүйгээр ярьчиад идэг байх. Ямар ч үндэслэлгүй шүүмжлүүд буюу одоо гүтгэлгийн шинжтэй юмнууд бол явдаг. Энийг одоо шүүмжлэл гэж хэлэх юм уу? Хийгээгүй зүйлийг хийлгэсэн болоод бодоогүй зүйлийг бодуулсан болдог ийм зүйлүүд бол одоо энэ сошиал орчин хөгжсөн үед бол их явж байна л да. Тэгээд тэр болгонд гараад би энэ чи ингээгүй штэ гэд байхаар одоо өөрөө бэлэнч биш юм шиг. Үгүй чи би ингээгүй юмаа би заавал ингэх шаардлага байгаа мó? Би хийгээгүй бодоочгүй юмаа миний өмнөөс зохиогоод бичсэн байхад би бодцсон юм шиг очиж ярих шаардлага байна уу гэд ингээд тэр шахах юм бол зөндөө би тоохгүй яваад хахаар хийцэн юм шиг болох гэж байгаа юм шиг. Тэгэхээр нэг мэдээллийн үнэн зөв байдал буюу адил тэгш мэдээлэлээр хангагдах байдал дээр илүү анхаарал хандуулах ёстой гэдэг ийм байр суурин дээрээс бол ажиллаач гэсэн эхлүүлж ирсэн. 18 онд 4 сард би энэ ажлыг авсан шүү дээ. Тэгээд энэ 1072 мэдээллийн төв за дээрэс нь хэвлэл мэдээллийн хилцс. За тэгээ улирал бол сар болгон үгүй хагас жил болгон компани одоо дотор болж байгаа ажил амжилт алдаа дутагдлыг ярьдаг болсон. Хэвлэлийнхэнтэй нээлттэй болох гэж оролцсон. За энэ мань бас үр дүнгээ өгсөн баг. Манай компаниг хаана байгааг мэддэггүй л байсан. Одоо харин хинтээ харьцахгүй энээс ийм мэдээлэл авна тэрнээс мэдээлэл авна гэдэг болцсон байна. Тэгэхээр ямар ч мэдээллийн нээлттэй байдал бий болж байна. Тэгэхээр энийг гүтгэлэг, шүүмжлэл, бодит ажлын шүүмжлэл гэдэг 3 хуваачиж болох юм байна. Шүүмжлэлийг бол хувийн асуудал дээр ч гэсэн бас юу гэдэг алдаатай үйлдэл бас гаргадаг л байхгүй. Тэрийг ирээд шүүмжилж ивэл эрүүлэр хүлээж авахыг хичээнэ. Гэхдээ хүн илүү ирж шүүмжлэхээс илүү би өөрөө нэхэд авчт юм уу? Ер нь илүү нэхэ авчдаг. Таны аав ээжийн загаж хэлж байсан сургуулиас хамгийн сайхан. Манай аав чинь спортын хүн. Тэгээд нэг тийм илүү дутуу зан ман илүү дутуу тийм хуйралт мөрөлт ер нь байдгүй тийм хүн байсан. Тэгээд хүүхдүүдтэй бол нэг зүйл хэлдэг байсан. Ерөөсөө зорилгоо тодорхойлох. Зорилгогүй хүн гэж бол энэ дэлхий дээр байхгүй. Зорилгоо тодорхойлоод тэрийгэ зөв гэд бодчих юм бол тэрнийхээ өнөөс л яв. Бити тэр хооронд илүү дутуу салаа замаар орж гараад ингээд гэдгийг хэлдэг байсан. Тэгэхээр нэг би энд хүрнэ гэж явчих юм бол тэрнийхэн төлөө явах хэвээр. Тэр нь толгойлогч нь байна уу, гишүүн нь байна уу, хамтрагч нь байна уу, дэмжигч нь байна уу хамаахгүй. Тэрнийхэн төлөө явчих юм бол тэр зорилго чинь чамайг зөв зам руу хөтлөж яана л гэдэг. Тэгэхээр би нэг зөв гэд бодсон зүйлийн төлөө явж байгаа. Тодорхой юу гэдэг энэ 7 оноос хойш 5-7 гээд ордтой одоо хувь тавилан нийлсэн. Тухайн үеэс ахуулаад энэ ордын тухай ярьж исэн, төлөвлөж исэн. Хүндрэлтэй үед байсан, бэрхшээлтэй үеийг даван туулсан нь бол манай ургаач тамт болон туулсан. Өнөөдөр амжилттай гэрэлтэй хийгээд үед гараад ирсэн. Одоо ингээд гэрэлтэй хийгээд үед гарч ичээд цаашдаа яах уу гэдэг бас асуултууд байна. Тэгэхээр зөв замд нь оруулаад тавьчих юм бол энийг хаанаас ч хинч орж ирээд буруу зам руу хөтлөөд явчих чадахгүй. Монголчуудыг дорож 200 жилд хичээх хэмжээний стратегийн орд ингээд бодсон зүйл байгаа ч гэсэн энэ бодсон зүйлийн төлөө би зөв гэж бодсон учраас явна. Энэ хооронд салаа замаар орж гараад урууж шараад ингээд ах шаардлагагүй гэдгийг л бол хэлж ирсэн юм болов. Тэгэхээр хамт олондоо ч гэсэн сайхан үнч яваад дуусах ёстой юм. Та маш их уурлахаар яах вэ? Ер нь бол хүн уурлахаараа бие барьдгүй. За мэдээж бие барихыг хичээнэ. Ямар тохиолдолд уурлах юм гэхээр маш ойлгомжтой энгийн хинч зүгээр л одоо 10 жилийн хүүхч шахуу хийчих юмыг хийхгүй байдаг, хойшин тавьдаг, орхигдуулдаг, албаар удаашруулдаг, саад болдог. Ийм зүйл бол төрийн албанд хаасаа байна. Ялангуяа энэ манайх чинь төрийн алба гэхээсээ илүү бизнесийн мөнгө хөрөнгө босгодог аж ахуй нэгж байхгүй. Энэ дээр бид нэг цаг нэг хугацаа алдаж ийн гэдэг нь тэр хэмжээгээрээ одоо тэр доллар төгрөгийг алдаж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол эрсдэл байхгүй.
компаниг эрсдэлд оруулах үйлдэл хийсэн тохиолдолд хүн бухимдлаа ил илэрхийлнэ. Ил тэр хүнд нь дуудаж байгаад ил хэлнэ. Энэ бол одоо миний зарчим. Тэгхгүйгээр тэрний ардуур тэр хаалганы цаана мянга бухимдаад шийдэгдэхгүй шүү дээ. Яг тэр хамаарлахгүй хүмүүсийн бүгдийг суулгаж байгаа л юм. Ингэчлээ. Инээс ч юм болж ингэчлээ. Ийм алдагдлалд орчлоо. Цаашлах юм бол ийм эрсдэл рүү та нарт түлхчихлээ. Хариуцлага хэн үлээх юм? За хэл. За окей чи тэгвэл сануулга. За чи 20%. За чи ажилгүй. Ингээд амар байдаг хөө. Тэр хүн ч гэсэн мэдээж дургуулахаар нь штэ. Хэдий өөрөө чадаагүй ч гэж магадгүй, сэтгэл дутсан ч байж магадгүй, мартсан ч байж магадгүй. Тэгтээ эцсийн дүндээ тэр ажлыг унаагаасан гэдгийг нь би хүлээн зөвшөөрөх нь чухал. Тэгэх юм бол бусдандаа ч гэсэн үлгэр дуурайл болно. Тэгээ гарлаа гэхэд нэрээ миний нүдэн дээр ил над руу хилээд намайг хариуцлага авч байгаа юм чинь тэр хүний өөрийнх нь өөрөө хүлээн зөвшөөрсөн л асуудал шүү дээ тийм. Ингээд нэг юм хариуцлагын ил тогтолцоог бий болгоод явчих нь зүв байх. Энэ нь бүр нэг зохион байгуулалтаар би хийгээд байгаа юм биш. Миний өөрийнх нь нэг яг амьдралдаа барьж явдаг зарчим гэдэг юм уу те дүрм хууль тийм зүйл рүү түлхчихэд байгаа байхгүй. Тэгвэл байхгүй ганцаараа тэнд мянга орлоо чарлаад юм авч шидэд яхан шийдэгдэхгүй шүү дээ. Тэр хүн чинь тэр ханныхан цаана өөрийгөө өмөрсөөр л байх болно. Харин тэрийг ханны наан гаргаж ирж байгаад ил нүрээ хараад тэрний дарга байна уу, цэрэг байна уу? Гол нь тэр бичиг баримтаас болоод юу болов гэдгийг нь өөрт нь ойлгуулах хэрэгтэй. Тэгээд өөрт нь хариуцлагын хүлээлгэж хэрэгтэй. Тэрийг нь хамт олонныхын өмнө хэлчих хэрэгтэй. Таны дургу үг юу вэ? Сонсох шүсдэг. Нэг дургу үг нэг юм байдаг юм. Энэ хүмүүс шагнал их авдаг. Тэгээ шагнал авчаад энэ бол одоо намайг шагнаж байгаа юм биш. Миний хамт олныг шагнаж байгаа маа гэж байгаа. Тэр үгийг би сонсохоор л ингээл дотор зураал явчихдیں۔ Яа тэр. Гэхдээ өөрөө л хөөцөлж байгаа л авч байгаа шүү дээ. Нэг харгаад. Тэгэл өөрөө авахаа мэдчихэл байгаа шүү дээ. Тэгэл гарч ирэхдээ л энэ бол миний хамт олонд өгсөн гээл хамт олонд өгсөн байж магадгүй. Би тэр хамт олныг мэдэхгүй шүү дээ. Тэгтэл бүгд л нэг тийм адилхан тийм афоризм хэлээл тэрэндээ аягүй сэтгэл хангалуун тэгэл хамт олондоо баярлаа нэг талаар магадгүй. Гэхдээ өөрийгөө мартчих болохгүй. Тэр хүн өөрөө хийсэн гэж бодож бол миний энийг үнэлжлээ. Энд маань харин миний хамт олонч гэдэг нэг арай өөр нэг юм л яахгүй бол тэг юм шагнал авж байгаа хүмүүсийн үгийг би бас их сонсох дуртай. Цаг байвал гарч ирээд зарим нь яг үнэн голоос хэлдэг. Ингээд те өчнөө олон жил хөдөлмөрлөсний дунд бас хожууч гэсэн би авлаа гэдэг. Тэр бол бас үнэн багхгүй юу да. Тэрний оронд нэг өөрөө ингээл явж исэн жил хамт олон тэрхэн дээр төрж авчихгуулаа шагнуулаад буцаагаал авч яваал гээл нэг тиймэрхүү хиймэл үг хэллгүүд байдیں۔ Та бол юу гэж хэлэх вэ? Хэн шагнал агуул уу? Тийм. Ямар учраас шагнуулсан гэдгээ би мэдсэн байх хэрэгтэй шүү дээ эхлээд. Тэрийгээ би хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй байхгүй. Намайг хүлээн зөвшөөрөөгүй байхад нэг шагнал өгчөөд одоо чи ингэж шагнагдлаа гэх юм бол айгүй агуулга болчиход байгаа байхгүй. Юуны төлөө юм? Би Алтан гац зодонгоор шагнуулж ирсэн. Алтан гац зодонгоор 2014 он шагнуулж ирсэн. Тэр Монголын оюутны байгууллагын 70 жилийн яваар. Тэр нь оюутны байгууллагын шинэ үеийн сэргэлт мандалтыг бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулсан гэдэг үг байсан. Тэр үг нь надад таалагдсан. Нэрээ 2000 он гэдэг чинь оюутны сэргэлтийн үе байлаа шүү дээ. Жигсаал, цуглаан. Тэгэл 2001, 2 онд оюутны жил мэл засгийн газар ганцхан жилийг зарлахдаа оюутны жил зарлаад 2-300 сая төгрөгч илүү мэдэхгүй баахан мөнгө оюутнуудад зарцуулаад оюутны сургалтын хөтөлбөрт оюутнууд өөрсдөө саналаа өгдөг болоод удирдах зөвлөлүүдэд суудаг болоод магадлал итгэмжт үндэсний зөвлөл одоо оюутнуудын саналаар хөтөлбөр боловсруулахдаа саналыг авдаг болоод шинжлэх боловсролын төвшөнд бас оюутны оролцоог хангаж чадсан байхгүй юу? Тэр нь бол сэргэлт мандалтын шинэ үеийн гэж байгаа юм. Анхных нь бол тодорхой ш 90 онд чи яалаа тийм үү? Тэрнээс хойш унтанг байснанд бол үнэн. Тэгж жагаад нэрээ 2001, 2002, 3 өнтер онд энэ оюутны байгууллага бас нэрээ сэргэлт мандалтын үе ирсэн. Тэгээд бүх саналаа дандаа оюутны байгууллагаас авдаг. Оюутны байгууллага булган хүчтэй болцсон, орон байртай тэгэл ийм л байсан үе шүү дээ. Тэгээ бодохоор нэрээ эн чинь бүр шагнал байж болно. Тэр үеийн имийг миний хийснийг нэс нэг учиргүй хамт олон мэдээж оролцоо байгаа шүү дээ. Хамт олныг нь ямар нэгэн байдлаар өөр хэлбэрээр шагнаж байгаа л байлгүй. Энэ бол бодиттой байхгүй шагналын хувьд бол. Таны төвчгэд хамгийн хэцүү зүйл юу? Мэдсээр ээжж худлаа яриад байдаг юм. Бас нэг нөгөө Михаил Бодлоога гэдэг шиг 2007 оноос хойш энэ 5-7 гээд төсөлтөй холбоотой л доо. Холбоотой 5 хүнийх нь нэг нь. Тэгээд 2009 онд анхны лицензүүд аваад хүлээж аваад 2010
онд Эрдэнэс 5-7 төсөл гэж байгуулагдаад олборлолтын төсөл. Тэгээд 37 залуутаа цуг тэрхээр талд очиод анхны гэрээ бариад, офсоо бариад, ажлуудаа эхлээд, бичиг заасны ажлууд эхлээд, бүртгэл эхлээл. Тэгэл анхны олборлолт гээл ингээл анхны техникүүдээ авчаал бүхэл зүйл бол анх гэдэг аагаар хэлсэн үгтэй холбоотой байхгүй юу? Тэгээ энэ үеэс хойш энэ 37 залуугаас хойш өнөөдрийг болсон 800-ыг би мэдчихээн л да өөрөө. Энэ ямар хүн, хэн ажилд оруулсан, хэн оруулаагүй, энэ юу хийж чаддаг, юу хийж чаддгүй гэдгийг мэдсээр байжж би тэр үнийг мэдээд байгаа шүү дээ. Энэ компани одоо эрг болтноос нь ахуулаад юу хаана байна гэдгийг үрд гадарлаад байна. 100 мэдэхгүй ч гэсэн гадарлаж байна. Тэгэхэд мэдсээр байжж худлаа ярьж байгаа. Хоёрт нь мэдсээр байжж ажил хийдүүлээд цалин аваад яваад байгаа энэ залуучууд. Өдөр тутмыг арга цааж явдаг. Энэ бол маш олон хүн бий. Тэгээ энийг нь одоо мэдсээр ээжж хамгаалаад байгаа хүмүүс. Ингээл нэг тийм илт нүүрэн дээр байгаа зүйл нүүрэн дээр байгаа шиг байдгүй, нүүрэн дээр байгаа шиг ярьдаг, цааталт нь шал өөр амьгүй биет байгаад байдаг бол ер нь дургу үзэн яддаг, хилдэг, болиулахын төлөө явдаг. Таны очих дуртай газар ямар газар вэ? Ер нь хөдөө явах дуртай. Хөдөө явах дуртай. Ер нь жилд нэг удаа заавал хөвсгөл бол явчих шүү. Гэр бүлийнхнийгаа дагуулад. Гоё яадаг. Та хэр шудраг хүн. За тэгээд л нэг өөрийгөө амар шудраг мудраг гэж хэлждэг хүн ч байхгүй болов. Гэтэ аль болох үнэн үнний замаар явъя гэж боддог. Сайхан сэтгэл бол байна. Зүтгэл бол байна. Тэр хүрээндээ бол бодсон санснаа хийгээд явцдаг. Ямар үед өөртөө их итгэлтэй байх юм? Ер нь хариуцлага ухамсарлсан үед хамгийн их итгэл дүүрэн байдаг. Ажил төлөвлөдөг, боловсруулдаг, гүйцэтгэдэг, төрийгөө төсөөлж харна, үр дүнгийн тооцно. Мөн үү? Тооцоос амжуулаад ийм амжилт эндээс гарч ирнэ гэдгийг хараад тэр амжилт гарч ирсэн тохиолдолд одоо амжилтын чавн хариуцлагын чөлөөний гэдэг нэг тийм 100% итгэл төрүүлсэн үе буюу хариуцлага хүлээх чадвартай болчлоо гэдгээ мэдрэх үе. Нэгэнт би хариуцах юм чи би энийг хийн. Хийхийн тулд би энийг ингэж хийн гэд бодцсон. Тэр үед бол хамгийн их итгэл үнэмшил төрж ажил хийдэг. Тэгж шахдаг, цаг минутаа нь гаргадаг, өдөр хоногтоо нь гаргадаг, хагасаа бүтэн сайн амралтаа бүх юмын зурна. Энэ үед нь ингээд шахаа явна. Хэнийг оролцуулах уу, хэнийг оролцуулахгүй вэ гэдгээ хамгийн сайн мэддэг хүн гэж би боддог өөрийгөө. Үнэхээр чадахгүй хүнийг бол чадахгүй юмд оруулаад өөрийг нь зовоогоод энергич гаргаад дээрэс нь цаг хугацаа малаад баг унгаагаад ах шаардлага байхгүй. Чадах хүнийг хариуцлагажуулаад явдаг. Арталт нь бол хариуцлагыг хүлээлгэсэн шиг хүлээлгий. Урамшуулсан шиг урамшуулъя гэдэг ийм одоо итгэл үнэмшилтэй болсон үедээ хамгийн их итгэл үнэмшилтэй байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр би 2018 онд бол өндөр итгэл үнэмшилтэй байсан. Компани төлөөлөл өдөртөх зөвлөлөөс өгсөн энэ үүрэг даалгаврыг 100% биелүүлэх юм байна. 19 онд ч гэсэн тийм. 18 онд 100% биелүүлсэн. Бид бол нэг 630 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байсан. Бид 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үнэн. За 19 онд одоо энэ үр дүн гарах чинь тийм үү? За нэг 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байсан бол бид нар 1.1 их найдын цэвэр ашигтай ажиллах гээд явж штэ. Дагуулan бэлчээ явж байна. Энд итгэл үнэмшил байсан учраас би энэ ургачтай итгэсэн. Ажилтнуудаа. Тэгэхээр бүгд итгэл дүүрэн төлөвлөгөөт ажлынхаа гүйцэтгэлийг хийцэн. Одоо ажиллаа хийцэн хүмүүс явж байгаа байхгүй. Одоо илүү ажиллаж байгаа үйлдэл болгоно нь эх орны төлөө хийснээ хийцэн хүмүүсийн үйлдэл. Танд хандаж бусдад хэлжсэн үгнүүдээс хамгийн сайхан нь ямар үг вэ? За, ер нь олон хүнээс ч олон ч үг сонсч явж байгаа дөө бид нар. Тэгээд ялангуяа энэ төр нийгэмтэй холбоотой компани аж ахуйтай холбоотой учраас энэ бизнесийнхэн ер нь бол нэлээд юмнууд бол хэлж байгаа. Ер нь олон нийтийн байгууллага бол бизнес биш штэ. Төр бол тийм сайн одоо менежер, тийм сайн бизнесмен биш гэдэг зүйлүүдийг бол хэлдэг байсан. Одоо энэ хэлдгийнх нь эсрэг одоо үйлдэл гаргаад байгаа хүн би өөрөө болчиход байгаа юм л да. Төр бол өнөхөр сэтгэл зүтгэл байгаад хамт олныг нэг урайндор оруулаад нэг зорилготой болгоод зүтгөөд нэг зүйл нэг тийшээ хараа явахд бол үр дүнд хүрдгийм байна гэдгийг нь харуулж байгаа гэж ойлгож байгаа. Төр муу менежер биш гэдгийг Эрдэнэс 5-7 хувьцаат компани ажилтан албаагч ур хачтаас харж болно. Бид өнөөдөр $1 тэрбум төрийн компани хийх гэж зүтгэж явж байна.
энэ зорилгын төлөө явж байгаа арталтанд гарна гэдэгт итгэл төгс явж байна. Хэдий 100 хоног үлдсэн ч гэсэн бид бол хийн. Энэ бол бидний том зорилт. Тэгэхээр төр дээр бас бүх муу зүйлийг наагаад тэн дээр дамжиж буцаагаад одоо юу гэдэг нь төрөөсөө хамааралгүй болгоод тэрийгэ хувийн бизнес болгоё гэсэн сонирхол давмгаалсан үгнүүд их ирдэг байсан болов над дээр. Одоо хийгээ зүтгээд явхад бол маргалдахгүй байна. Тэгвэл үр дүн цаг хугацаа харуулна гэдэг нэг хэмжүүрээр байгаа учраас бид бол маш том хүлээлтийн доор байж байгаа. Тэгэхээр төр муу менежер бишээ гэдгийг манай хамт олон бол харуулж байгаа. Бид сая 2019 оны 5 дугаар сарын 15-наас хойш нүүрсний үнэлсэн. Өнөөдөр 12 сарын 1-ний байдлаар бараг $26 унчаад байна. $26. Бид 71.7-оор зардаг байсан нүүрс маань $26 унчлаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл бид өнөөдөр 71.7-оор зарсаар байна. Яагад гэвэл бидний худалдаа авагч нар баталгаатай доктортой худалдаа авагч нарыг сонгож авч чадсан. Энэ хугацаанд $168 сая улстай өөрөлдвөл энэ үнийн бодлогыг өндөр барьсны үр дүнд үлдэж байгаа байхгүй юу? Аваагүй биш аваад л байна. Баг ч гэсэн баг гэдэг нь бидний төлөвлөгөө биелэгдсэн. Гэхдээ бид нар төлөвлөгөөнөөс давуулж биелүүлсэн энэ бүх зүйл маань өөрөө амжилтын шууд углуур мөн шүү дээ, тийм үү? Тэгэхээр $168 сая энэ хамт олон өнөөдөр зөвхөн үнийн өсөлтийн уналтаас унаагаагааг өөр өсөж барьснараа л тогтооцсон явж байгаа байхгүй. Энэ хамт олонны захын жишээ. Таван толгой төсөл дээр ажиллаж байсан тийм ээ. Тухайн үед ажиллаж байхад төсөөлөл бол танд байсан. Яг одоо тэр үеийн төсөөлөл хоёрыг харьцуулбал зөв замд орсон. Тэгээд ирээдүй үнэртэж байна. Бүр ирээдүй итгэлтэйгээр гарт баригдчихлаа. 2012 онд стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах олон улсын тендер болж исэн 5 толгой дээр. Тэгээ 12 дэлхийн томоохон улуурхайн болон ижил төстэй. За дээрэс нь хөрөнгө оруулагч банкудтай нийлсэн 12 субъект өрсөлдөж исэн. 5 толгой ордыг хөгжүүлье гэдэг. Тэгээд 12-оос шорт лист буюу одоо лист үүсгээд 4 компани сонгон шалгараад ингэ явж исэн. За энийх нь ажлын хэсгийн нарийн бичиг гэд бүхэл зүйл дээр нь би явж исэн л та өөрөө бичгээр энэ өөрөө гал тоог нь бариад. Тэгэхэд компаниг 2.4-өөс 3.7-оос $24 тэрбум үнэлж исэн. Харьцангуй ойлголт байсан. $24 тэрбум нийт. Тэр нь болохоор дид үтцийн бүгдийг нь оруулаад оруулахгүй барихгүй гэл бүх төрлийн хүнд хөнгөн үйлдвэр гэл янз бүрийн байдлаар энэ чи өөрөө томоохон ойлголт шүү дээ. Энэ төслүүд бүхэл бүтэн мега төслийн асуудал юу проектын төвшөнд орж ирж байгаа учраас тийм хэмжээний зөрүүтэй явж исэн тоо. Дээрээс нь компани санхүүгийн чадамжгүй байсан. Чалкогоос $250 сая яг урьдчилгаа нүүрс үрчлэн борлуулах хэлбэрээр автсан. Энэ бол цэвэр өөр явж исэн. Дээрээс нь компани борлуулалтын орлогогүй буюу олборлолтоо хийж эхлэегүй байсан. Дөнгөж эхлэлийн шатанда одоо явж исэн өрөндөө нүүрс өвхүү гэл ингэ явж исэн. Дээрээс нь компани боловсон хүчний хувьд бол бас бэхжээгүй байсан. 30 гаруй ажилчинтай ингэ явж исэн. Дээрээс нь энэ одоо бидний яриад 7.3 тэрбум 8 тэрбум тонны нөөц байна шүү дээ, тийм үү? Эн чин нэгдсэн байдлаар батлааг байсан. Өөрөлдөө нөөцийн нэгдсэн тайлан байхгүй, хэсэгчилсэн баруун зүүн бортыг он чараад тэгээд ингэ явж исэн. Тэгэхээр нөөц бас баталгаагүй байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэг түвшний ойлголтгүй байсан. Засгийн газар нь өөр ойлголттой байсан. Их хурл нь маш олон төрлийн бодол санаатай байсан. Ингээд төрийн шийдвэр нь бас докторгүй байсан. Тэгээд компаниг шууд нэг төлбөрийн хэрэгсэл болгож ашиглаж байсан. Орж ирсэн мөнгөө шууд нөгөө сая төгрөг маяг төгрөг гэдэг ингээ өгч байсан. Гэх мэтлэн компани бол өөрөө эрсдэлтэй компани байсан нь үнэн. Одоо бол энэ бүх зүйл алга болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүрэн ойлголцсон байна. Их хурлын 100% шийдлээ. Засгийн газар нь бүх тогтоох шийдвэр тэмдэглэл ажиллах эрх зүйн таатай орчныг бүрдүүлээ өгчлөө. Энэ нэг номер. Хоёрд нь бид нар 18 оны 8 сарын 26-нд нөөцийн нэгдсэн тайлангаа батлуулчлаа. Одоо энэ Жорк стандартад одоо Америк Stantec компаниуд хийлгэж байна. Энэ 8 тэрбум тонноор тогтоогдож байна гэсэн үг. Тэгэхээр дэлхийн аль ч үндэсд ороход яг өөрийнх нь хэлдэг, ойлголдог хэлээр нь орчуулаад тавьчлаа гэсэн үг. Боловсон хүчний хувьд бол хангалттай очлоо. Дэлхийн өнцөг булан бүрээс чадaltaй залуучууд ирээ ажиллаж байна. Гуравт нь санхүүгийн хувьд гадаад дотоод ямар ч үр төлбөргүй болчихлоо энэ компани. 17 оны 3 сарын 31-нд Чалкогийн үрийг 18 оны 10 сарын 24-нд Хөгжлийн банкны $200 сая хүүгийн төлбөр бүгдийг дараад дуусчлаа. Одоо үр төлбөр байхгүй. Дээрээс нь өөрөө компани нэг их найдын цэвэр ашигтай компани болж байна.
Ингээ бодохоор энийг ямар ч бизнес хийдэг захын хөрөнгө оруулагч сонирхно. Ямжээс энэ бүх урьдчилсан нөхцөл байдал бол бүрдчихлээ. Тэгээд бүх олон улсын хөрөнгөний зах зээлд гарах бүх бичиг баримтаа боловсруулаад дуусгачлаа. Одоо хизээ үйл хийцэд гарахад бэлэн зөвлөхүүдийн үгээ хүлээгээ сууж байна. Одоо ингээд түлхэхэд болж лээ. Гэхдээ хизээ үнцийг хүрэх үү, хизээ үнцийг хүрэхгүй байх уу гэдгийг энэ одоо олон улс төр зах зээлийн энийг бүр нарийн хэмжинэ. Мөн одоо олон улсын зөвлөхүүдийн маань ажлууд энд явж байна. Бид бас хамтраа явж байна. Одоо бол компани үнцийн төрхөд бэлэн болсон. Тэгэхээр зөв зам руу орчлоо. Зөв зам руу орчлоо. Энийг л бид хүсэж байсан. Энд бид нар 100 мянган үнэтэй, 110 мянган үнэтэй хот байгуулахыг хүсэж явж байна. Энийн суурь тавигдчихлаа. 5-7 зүүн баянгийн төмөр зам байж 3 гарцны бол бий болно. Энийгээ тавиад эхэлчихлээ. 28% байна. 5-7-ны удаа үлээгдсэн гашуун сухатын төмөр зам маань ашиглалтанд орох гээд ажил нь эхлээд үргэлжлээ явж байна. 5-7 оюутлогоо ханги мандлын зам маань бэлэн болчлоо. Одоо энэ 4 сараас эхлэх гэж байна. 5-7 гашуун сухатын параллел зам маань явах гэж байна. Хот маань суурь байгуулж байна. Нүүрс баяжуулах үйлдвэр маань тэзүүн бэлэн болчлоо. Ус хангамжийнхаа маань тэзүүн маань бэлэн болоод дуусчлаа. Гэх мэтлэн бид давах ёстой даваагаараа давахгүй байх гэж бодож байсан бол өнөөдөр даваад арталт нь алсыг хараа зогсож байна. 5-7 төслийн хэрэгжилтэнд улс төр нөлөөлдөг. Нөлөөсөөр ирсэн. Одоо харин энэ засгийн үеэс энэ их хурлын үеэс харьцангуй гайг болж байна. Ер нь бол бизнесийн зүйлийг бизнесийн зарчмаар нь явуул. Олон улсын нээлттэй компани болох ёстой. Хараат тус зөвлөхүүд, захирлууд байх ёстой. Олон улсын томоохон хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө баталгаатай хөрөнгийг хийгээд энэ дээр улс төрөөс нөлөөгүй байх энэ бизнесийн дүрмийг өөрчлүүлэх ёстой гэдэг энэ шийдвэрийг гаргасан. Улсын хурлын 73 дахь тогтоол, засгийн газрын удаа дараагийн тогтоолуудаар. За энэний дагуу бид Эрдэнэс 5-7 майнинг гэдэг компанийг байгуулад ордоо 7 тэрбумаас нь тэр чигээр нь биш 8 лицензээ биш зөвхөн 1 лицензийн олон улсын хөрөнгөний зах зээл дээр гаргахаар бэлтгэл ажлыг хангаад дуусчлаа. Тэгэхээр бид бас эрсдлээс өөрсдөө урьдчилан сэргийлж шүү тийм үү. Тэгэхээр Эрдэнэс 5-7 компани бол байна. Майнинг нь гаргана 1 лиценз нь гарна. Бусад лиценз, бусад нөөц нь бол төртөө байж байна. Энэ бас 70% нь Эрдэнэс 5-7 компанийн хувь энэ хувьцаа эзэмшдэг өөрийнх нь 30% нь гаргаж хөрөнгө босгоно. Эхний хөрөнгө оруулалтаа бид нар хийлээ сая. 5-7 зүүн баян руугаа хийчлээ. 5-7 гашуун сухатын төмөр зам руу хийчлээ. Өөрийнхөө дотоод хөрөнгөөр өөрөө санхүүжүүлж чадчих шүү дээ. Тэгэхээр чинь бол төлбөрийн өндөр чадвартай төсөл гэсэн үг байхгүй юу? Компани гэсэн үг. А одоо дунд хугацааны буюу нэмэлт хөрөнгө оруулалтыг IPO хөрөнгө босгож энийг хийн. Одоо бол нүүрсийг бид машинаар зөөж байгаа шүү дээ тийм ээ. Төмөр замаар зөөснө үр өгөөж нь явах уу? Захын лэг жишээ. Одоо бид 1 тонн нүүрсийг 28-аас 32 доллараар тээвэрлэж байгаа. Цагаадаас цаашаа ганц мод тэгээ ингээ гаргаж байгаа. 28-аас 32 доллар буугаад байгаа шүү дээ. Бас дахар нөгөө нүүрсний үнэ дагаад тээврийн үн унж байна. За тэгвэл 5-7 гашуун сухатын төмөр зам орсноор 8 доллар болно. 8 доллар. Тэгэхээр энэ бол 3-аас 4 дахин буухна шүү дээ. Үн. Энэ хэмжээгээрээ зардал буурна. Энэ хэмжээгээрээ ашиг өснө нөгөө талдаа. Тэгж ойлгоно. Тэгэхээр бол төмөр зам бол зайлшгүй хэрэгцээтэй. Гэхдээ ганцхан гарцтай төмөр зам байх юм уу гэдэг чинь өөр эрсдэл байхгүй. Одоо ганцхан гарцтай автозамтай. Тэр ямар нэгэн шалтгаанаар зогсоход манай бүх ажил, бүх борлуулалт, бүх төлөвлөгөө зогсдог. Зөвхөн Хятадын Баяннуур талаас шийдэгдэл явж байгаа юм. Баяннуур аймгаас. Тэгвэл 5-7 зүүн баян хийжээж дахиад хэд хэдэн бомб руу гарцтай болгож иж Хятад руу, Орос руу болгож иж энэ чөлөөт өрсөлдөөний одоо нөхцөлийг хангах юм байна. Тэгвэл одоо авчиртгал байна л да. Төмөр зам ч гэсэн мухар төмөр зам болчих гээд байгаа юм. Тэгэхээр энэ дээр бид бас нэг бодлогын томоохон шийдэл авахын тулд зэрэг 5-7 гашуун төмөр зам зүүн баянгийн төмөр замаа эхлүүлдэг тэр дахиад 3 гарцны шинэ бий болно. Дээрээс нь түүхийн нүрс 5-7 зүүн баян руу тээвэрлээд тэндээсээ баяжуулах үйлдвэр, коксийн үйлдвэр, металлургийн үйлдвэр буюу эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр усан хангамжийн тэндээ байж байгаа. Үйлдвэрлэлийн бүсэн тэндээ байж байгаа. Ажиллах хүчний бүрэлдэхүүн тэндээ байж байгаа. Энийг энэ зам төмөр замыг дагсан хот суурин газрын хөгжлийн стратеги хүртэл тодорхойлсон байна. 2019 оныг танай компани бүтээн байгуулалтын жил болгон зарласан байна. Үүнийхээ хүрээнд ер нь ямар бүтээн байгуулалтын ажлуудыг хийв? За саяны төмөр замд орхон. За хоёр төрлийн бүтээн байгуулалт явагдана. Эхлээд мэдээж уурхайн
дотоод хөгжлийн асуудал байгаа. Энэ дээр бас нэг хэд хэдэн төлөвлөгөөтэй ажлууд маань явагдаж байгаа. Гэтэ бас ганц нэг бүтэхгүй байгаа зүйлүүд бол энэ төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар бид нар бас худалдаа авах үйл ажиллагаа хийх үүрэгтэй л дээ. Энэ хүрээнд бол бас нэг хуулиас болж хугацаа алдсан. Бас нэг төсвийн бодлого гэдэг ганц нэг хугацаа алдсан юмуд бол бий. За энэ хүрээнд бол ямар ч сан төлөвлөсөн ажлууд маань бол явагдаж байна. За гол зүйл бол мэдээж энэ хоёр том бүтээн байгуулалтын төмөр замын асуудал. За энэ бүтээн байгуулалтаа дагаад бараг 4,000 орчим ажлын байр бий болсон байна. Жишээ нь 5-7 зүүн баянгийн чиглэлийн төмөр замд бол зэвсэг хүчний анги нэгтгэлүүдээс гадна 10 орчим компани ажиллаж байна. Энд нэг 3,000 гаруй боловсон хүчин мэргэжлийн инженерингийн ажилтнууд ажиллаа явж байна. За энэ ялч байхгүй одоо нийт ажлынхаа нэг 28% явж байна гэдэг маань том үндэсний хэмжээний бүтээн байгуулалт мөн л дөө. Ер нь бол энэ бүтээн байгуулалт энэ сэргэлтийг бол хөдөлмөрлөл бий болгоно, хөдөлмөрлөл авчирсаар ирсэн. Энэ том бүтээн байгуулалтыг бол Эрдэнэс 5-7 хамт болон эхлүүлж чадсан. За 2 дахь нь 5-7 зүүн баян 5-7 гашуун сухад чиглэлээ 245 км төмөр зам. Энэ төмөр зам маань удаан хугацаанд бас зогслоо. Хөрөнгө оруулалтанд саатлаа. Ажил маань бас ингээд энэ хэмжээгээр цаг хугацаа алдсан. Тэгээд монголчуудын бас хүсэн хүлээсэн төдийгүй нөгөө талаар шүүмжил дагуулсан ийм сэдв байдаг. За энэ дээр бол зөрөгтэй хөдөлж Эрдэнэс 5-7 төмөр зам гэдэг компани 66%-ийг эзэмшээд энэ бүтээн байгуулалтын ажлыг бол эхлүүлж чадлаа. За ингэснээр ер нь энэ хоёр төмөр зам маань 28 сарын хугацаанд бүтээн байгуулалтын ажлууд дуусна. Энэ хугацаанд угаах үйлдвэр баригдсан байх ёстой. Энэ хугацаанд усан хангамж байгуулагдсан байх ёстой. Энэ хугацаанд хот байгуулалтын ажлууд эрчимтэй явагдсан байх ёстой. За энэ хугацаанд бусад одоо жижиг дунд мөн хүн хөнгөн үйлдвэрлэлийн төслүүд маань эцэлэгдээд бүтээн байгуулалтын ажлууд маань эхэлсэн явж байгаа. Өөрөлдөх юм бол суур бүтээн байгуулалтын жил маань төлөвлөгөөт ажлаа хэрэгжүүлж чадсан гэж ойлгож байна. Хамгийн олон буюу 2.5 сая хувьцаа эзэмшдэг компани бол танах баг тийм ээ. Иргэд ногдол ашиг авах хүлээлттэй байдаг. Энэ ногдол ашиг гэдэг зүйлийг юу хийцээ хөх. Энийг бүр анханаас нь ярихыг хүсдэг. Маш товчхон. Ер нь хөрөнгөний зах зээл 2 дахь зах зээл тийм үү? Хөрөнгөний зах зээлийн тоглогч бүгд бүх нийтээр улс орон даяараа байна гэдэг үл өөрөө бахархах зүйл мөн. Зөвхөн одоо нэг арилжааны банкнаас мөнгө аваад буцаагаад өгж байгаа асуудал биш шүү дээ. Энэ өөрөө хувьцаа аваад тэр хувьцаанд хөрвөөд өсөөд өсгөтөн зараад буцаагаад ингээд энэ одоо Апу гэл 40 олон компаниуд хөрөнгөний зах зээл дээр ингээд хөгжиж явж шүү дээ тийм үү. Энэ шиг дэлхийн хөрөнгөний зах зээл бол өнөөдөр маш эрчимтэйгээр хөгжиж байна. Энэ хөрөнгөний зах зээл рүү төр санаачлагаар шийдвэр гаргаж бүх хэрэгтээ авч орсон ийм тохиолдол мөн. Хэдий улс төрийн зорилготой байсан ч гэсэн хөрөнгөний зах зээлийн одоо хэрэглэгчд буюу тоглогчд байх ёстой гэдэг энэ том эдийн засгийн зорилт дагуулсан ийм шийдвэр байсан. За энэний дагуу 1072 маань өчнөө олон удаа одоо юу гэдэг ам орсон гэж хэлж болно. Ногдол ашигаач гэсэн тухайд өгж явж исэн. Юу юм хэр тэтгэврийн ахмадууд маань тэтгэврийн мөнгө авч исэн. Сая төгрөгөөрөө зарсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань авсан. Оюутнууд маань сургалтын төлбөрөө энүүгээр хийсэн. За дээрэс нь нийгмийн даатгалын тодорхой шимтгэлүүдийг бас энэ сангаас хийсэн. Дээрэс нь сая 2016 онд бас сайн хувьцаа гэж 300-аас 150 мянган төгрөгөөр худалдаж авсан гэд харилцаанд бол ороод байгаа юм. Тэр 2012 онд өгсөн сая төгрөгч гэсэн энэ компани энэ тавьсан өр төлбөр 1072-тай шууд холбоотой гарч ирсэн л мөнгө шүү дээ. Тэгэхээр өгөөжөө өгсөн биш, өгөөгүй биш өгсөн төсөн шүү энэ. Өгөөд л явж байгаа өнөөдөр хүртэл. Одоо харин цэвэр бизнесийн утгаар энэ 1072-ыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Энэний дагуу засгийн газар 296 дугаар тогтоол гаргаад 7 сард энэний дагуу засгийн газар дээр танилцуулагдаад явж байна. Ер нь энэ бүртгэл бол харьцангуй зэгцэрчлээ. Нэг үеэд бол одоо насан турш хөрөөгүй иргэд маань бас хувьцааныхаа дансыг нийлгээгүй байна. Гадаадд байгаа маш олон иргэн нээгдэг байна. Ингээд нэг 600 орчим мянган иргэн дансаа нийлгээгүй байна. Бусд нь бол 2,511 мянган сая 900 мянган нийлэгчлээ. Тэгэхээр энэ хувьцаа хөдлөхөд бол бэлэн болсон. За би энэ компаниг гүйцэтгэх захирлын хувьд бол нэг менежментийн баг нэг зарчим барьдаг. Төр 85% эзэмшдэг, иргэд 14.7% эзэмшдэг, 0.05%-ийг нь аж ахуй нэгж байгууллагууд эзэлдэг, эзэмшдэг. Энийг
том хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч гэж үл ялгахгүй. Энэ компани цэвэр ашигтай ажилласан л бол ямар ногдол ашиг олгохын гэдгийг нь би тооцож энийг нь мэдээлэх үүрэгтэй. Тэр ч утгаараа 2018 онд бол 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. За эндээс мэдээж тухайн компани тухайн жилийнхаа хөрөнгө оруулалтын зардлыг хасдаг. Хасаад ногдол ашиг хэдэн төгрөг болгож олох вэ гэдгийг нь бол одоо үүргийнхээ өрөөнд бол надад олгосон үүрэг. Би 2,511,1 иргэн маань нэг 10 хувьцаа эзэмшдэг байлээ гэд би тэрний эрхийг орхих үүрэг ирэх надад байхгүй байхгүй юу. Тэмч учраас би энэний өмнөөс нь тооцоог нь хийгээд ийм хэмжээний ногдол ашиг олгох бизнесийн боломжтой юм байна гэдэг боломжоо бол гаргаж ирнэ. 2019 онд ч гэсэн. Тэгэхээр хувьцаа эзэмшигчд бол жижиг том гэж байх ёсгүй. Компани ашигтай ажилласан тохиолдолд тэр ногдол ашигаас нь хүртэх ёстой. Ийм л байр суурьтай байдаг. Цаашаа ч гэсэн ийм байр суурьтай байна. Одоо ч гэсэн байгаа. Энэ дээр бол хатуу. Энийг би хаач хэлж байгаа. За ер нь одоо ингээд 2018 онд жишээ аваад ярихад нэг иргэнд 27 мянган төгрөгийн ногдол ашиг олгохоор бодогдсон. За энийг бол бас бид санхүүгийн тодорхой аргачлалын дагуу боддгийм л да. Тэгээ энэ аргачлалын дагуу бодсон. За иргэд маань хоёр төрлийн санаа бодолтой байсан. Өнөөдөр зөвхөн олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Хөгжлөн дөнгөж эхэлж байгаа уурхай. Өнөөдөр ийм хэмжээний зүйлтэй төмөр зам ашиглалтанд орчих юм бол 200 мянга болох юм байна надад чинь. Хоёр төмөр замтай болчих юм бол 300 мянга болох юм байна. Нүүр сажуулах үйлдвэртэй болчих юм бол 400 мянга болох юм байна гэдэг. Ингээд иргэд маань энэ хоёр дахь зах зээлийн тоглогчийн байр суурьнаас бодож эхэлсэн л дээ. Энэ бол нэг талаасаа бас маш том авууштай зүйл шүү дээ. Ингээд засаг шийдвэр гаргасан. Засаг шийдвэр гаргахдаа бол ер нь үнэ. Өнөөдөр төмөр замгүйгээр $32 тээвэрлээд байх юм уу? Энийг $8 болгоё. Тэхийн тулд ерөөсөө төмөр зам руугаа зоригтой хөрөнгө оруулалт хийгээд төлөөлөл удирдах зөвлөлөөс ногдол ашиг олохгүйгээр төмөр зам руугаа хий. Гэхдээ иргэдийн одоо 2018 онд авах ёстой байсан мөнгийг бол авч болохгүй. Дараа тооцох хэлбэрээр буюу хувьцаанд шилжүүлэх хэлбэрээр өгөх ёстой гэдэг ийм чиглэлийг ерөнхий сайдаас өгөөд энэний дагуу бүх бизнесийн одоо бодолтууд тооцоолууд явж байгаа. Компани нийгмийн хариуцлагын хүрээнд нэлээдгүй зүйл хийж байгаа юм шиг харагдаад байдаг шүү. Товчхон мэдээлэл өгөөч та. За нийгмийн хариуцлага гэдэг бол одоо нийгэм талдаа манай нэг номерын зүйл. За компани дотроо бол бид нар мэдээж safety буюу хөдөлмөрийн аюулгүй байдал. За гадаад харилцаан дээр бол одоо бусад үйл ажиллагаан дээр бол нийгмийн хариуцлагын асуудлыг бид нэг номерт авч үзэж байгаа. Ялангуяа 2019 онд нийгмийн хариуцлагын нэлээд ажлуудыг хийлээ. За нийгмийн хариуцлага дотроо түрүү хэллээ шүү дээ 2,511 мянган хувьцаа эзэмшигчтэй гэж. Энийний дагуу бид төлөөлөл удирдах зөвлөл хувьцаа эзэмшигчтэйгээ яриад за мөн Улаанбаатар хотыг утаагүй болгох дээр бол томоохон алхам хийсэн энэ компани хамт олон. Ингээд одоо энэ сайжруулсан түлш энийг 5-7 ордоос авчрах, тээвэрлэх, за энэ техник тоног төхөөрөмжөд энд нь бол одоо манай хувьцаа эзэмшигч гэдэг шиг Эрдэнэс 5-7 хувьцаат компани нийгмийн хариуцлагаар нь бол томоохон үүрэг гүйцэтгсэн. Энэ үр дүнгөө өгвөл энэ компани бас оролцоо байгаа гэдгийг бас мэдхэд бол илүүтэхгүй байх. За нөгөө талаар нийгмийн бусад хариуцлага дотор нь бол орон нутгийн нийгмийн хариуцлагын асуудал байгаа. Бид энэ цагаан оваагийн асуудалд нэлээд анхаарал хандуулсан. Одоо яг энэ үйлдвэрлэлийн олборлолтын бүс дотор байж байгаа хамгийн их тоосчлолтоо эрүүл мэндийн хувьд бол өндөр эрсдэлтэй хүмүүс байж байгаа юм. Тэгэхээр энэ цагаан оваа багийг нүүлгэн шилжүүлэх дээр бол нэлээд анхаарал хандуулж ямар ч хэлсэн үнэлгээг нь бүрэн хийлгээд авчлаа. Үнэлгээтэй байна гэдэг бол бид нар бас нэг хэлцээрт орох боломжтой байх юм. Тэгээд энэ хүрээнд бол бас нийт одоо иргэдийнхэн бас 70-80% уулзаад ерөнхийдөө мэдээлэлээ солилцоод компани боломжоо яриад за энэ 2020 оноос ер нь нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг шин суурьшлийн бүс рүүгээ хийя гэдэг дээр шийдвэр гаргаад төсөвтэй ч гэсэн суулгаад явж байна. За бусад орон нутгийн одоо годомж талбай тогтчуулах ногоон байгууламж за тэгэл энэ багшийн хөгжлийн асуудал оюутны сургалтын төлбөр за тэгээд энэ их нялхс за цаашлах юм бол энэ бусад энэ эрдэм шинжилгээ судалгааны ажлын ингээд нийгмийн хариуцлагын одоо төрөл шинж юм уу те маш их нэмэгдсэн. Тэгээд нэлээдгүй хэмжээний нийгмийн хариуцлагатай ажиллаа гэж бас манай хамт олныг үнэлж байгаа юм байлээ. За уг нь бол 2019 онд бас төлөвлөж ирсэн юм байна. Компани нэрмжид сургууль цэцэрлэг гэдээ ярьж ирсэн. За энэ маань бас тодорхой төсвийн шалтгаанаас бол хойшилсан.
Тэгээ бусад зүйлүүд бол яг эрэм тест дараалагаар бол явж байгаа. За нэвтрүүлгийн төгсөлд танаас нэг зүйлийг асууя. Хариуцлагатай уул уурхай гэдэг зүйл бий. Танай компани ер нь хэр хариуцлагатай уул уурхай компани бэ? Уул уурхай бүхэл компаниуд өндөр хариуцлагатай байхыг хүсэж тэрнийхэн дагуу бүх журам дүрм бүх юмаа тавьж явдаг. За 2019 онд бол манай компанийн хувьд бол нэг том зүйл тохиолдсон нь бол дэлхийн одоо менежментийн нэгдсэн стандартад шилжиж чадсан компани болж хувирсан. Монголд анх удаа. За энэ бол үйлдвэрлэл, үйл ажиллагаа. Одоо энэ олборлт гэсэн үг тийм үү? За хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин гэсэн 3 цогц стандартыг бид нар 2019 оны 9 сард Парис хотноо гардаа авсан байгаа. За энэ менежментийн нэгдсэн стандартад шилжих ажлыг бол Эрдэнэт үйлдвэр, оюутлогоо гэдэг бүх компаниуд одоо энэ SGS гэдэг бүх компаниуд хангаж явсан байгаа. За тэгээд ер нь бол жил гарангийн хугацаанд тавьсан шаардлагуудыг стандартын хэмжээнд бол хэрэгжүүлж нормтив болгож чадсан гэж үзэж Эрдэнэс тамтлага офицерт компанид олгосон. Өөрөлдвөл нэгдсэн дэлхийн стандартад ийм хүрээнд уул уурхайн олборлолтын, ил уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа компани болсон гэсэн үг. Тэгэхээр энэ бол ямар үнэлгээ явна гэдэг бол олон улс талаас нь харчиж болно биз. За нөгөө талаасаа нэг зүйл дээр би зөвхөн хамгийн их юу гэдэг нь болгоомжилж явдаг хүн. Жижиг буурай одоо хөгжилд ороо энэ улс орнууд уул уурхайн хараал хүрсэн орнууд маш их бий. Манай хэмжээний төрлийн адилхан бүтээгдэхүүнтэй уул уурхайн одоо төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг мөртлөө баялагын хараалд өртсөн. Тодорхой хүмүүс нь тодорхой нэг хэсэг бүлэг этгээдүүд нь маш их өндөр хэмжээнд дэлхийд үлддэггүй хэмжээнд хөрөнгө мөнгө чинээтэй болцсон, баячууд болцсон. Иргэд нь бол яг боловсролын төвшинж, ядуурланч тэр хിവэрэ байгаа. Эндээс бол манайх бол маш их зайтай явах хэвээр. Тэхийн тулд энэ олон төрлийн стандартуудыг олон улсын энэ хараат ус стандартуудыг нэвтрүүлэх нь бол зөв ёсных. Тэвч учраас компани хараат ус компани болж олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын хөрөнгийг татаж оруулж ирж хяналтын орчныг бас бий болгох ийм боломжтой. За бусад төслүүдэд бодвол манай компани бол давуу байдалтай. Юугээр 100% төрийн өмчт компани. Тэр дотроо 85% төр 14.7% иргэд байдаг учраас өнөөдөр иргэдийн өөрийнх нь хараа хяналтанд байгаа компани байхгүй. Тэрнээс нэг гадны нэг нөхөр хөрөнгө оруулж орж ирээд энэ компаниг өнөөдөр ийш нь тийш нь зардлыг өсгөөд ч гэнэ дуран мэдэн мөнгө хийгээд явах боломж энэ компанид байхгүй болсон. Тийм учраас ард түмний компани нь бол сонгодог утгаараа бий болсон гэж ойлгож байна. Тэгэхээр ард түмний хараа хяналтанд байгаа. Цаашид ч гэсэн дараагийн ер нь бол улс төрөөс маш их хамаардаг гэж түрүү хэлсэн шүү дээ тийм үү? Сонгуул болсны дараа засаг байгуулагддаг, засаг болгон ашиг сонирхлоо шингээх гэж үздэг. Эннээс хараат байлгахын тулд нэгт энэ олон улсын хараат байдал, олон нийтийн хараат байдал. Энэ олон улсын болон олон улсыг нь одоо энэ IPO гаргаад хийчихнэ. Олон нийтийн хараат байдлыг нь бид нар бий болгож чадсан. Өнөөдөр хүн болгон энэ компанид сайн байвал сайлж гэн, муу байвал шүүмжилж гэн. Муу битгий байгаасаа гэж бодож байна. Үнээс муу байвал бүр их шүүмжлэнэ. Тийм учраас үнээс сайн байлгахын тулд, сайнаас сайн байлгахын тулд менежментийн баг одоо өгтөл зүтгэх үүрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр маш том олон нийтийн дунд хараа хяналтын дотор байгаа энэ компаниг удирдах байгаа гэдгээрээ өөрөө өссөн өсөөгөө толгойд ирж байгаа хариуцлага болчихж байгаа. Ингээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндөр өсөнд амжилтыг хүсэнгэрье. За баярлалаа. Та бүхэнд бас. За ингээд нэвтрүүлгээ төгсөлд манай Эрхэт Монгол Медиа группс эрхлэн гаргадаг Жандас сэтгүүлийн сүүлийн дугаар. Манай өглөөний сонингийн өнөөдрийн дугаар. За баярлалаа. 7 хоногийн тол сонингийн энэ 7 хоногийн дугаар. За баярлалаа. Зүүн асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энхөө өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Эрдэнэс тамтлага компани гүйцэтгэх захирал Гавьяа хүрэлцэн ирж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийн нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай.